Улаанбаатар хотод ойролцоогоор 1.8 сая орчим хүн амьдарч байгаа бөгөөд өвлийн улиралд агаарын бохирдол, утааны төвшин дэлхийн дунджаас хэд их байгаа нь хотын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа байлээ. Утааны үүсвэр болон утааны шин чанарыг нь бид хангалттай мэдэж байгаа боловч хангалттай арга хэмжээг төдийлөн авч чадахгүй байгаа. Агаарын бохирдол бол одоо бүх хүмүүст бол маш их сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээ тэр тусмаа одоо жирэмсэн эмэгтэйчүүд болон урагт бол маш их сөрөг нөлөөллүүд бол их байдаг. Тэгээ манай үндэсний эрүүл мэнд хүмүүнлэгийн нийгэмлэгээс бол энэхүү утааны сэрэг масыг үндэсний үйлдвэрлэлд дэмжиж тэгээ ерөнхийдөө энэ скватер дүүргээс эхлээд бол хандвалж эхэлж байна. Утаан нийт ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой асуудлуудыг үүсгэж байгаа ч тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой аюул учруулсаар байгаа тул үндэсний эрүүл мэнд хүмүүнлэгийн нийгэмлэгээс Улаанбаатар хотын 5 дүүргийн эмнэлэгт утааг 95% шүүгч маскыг бэлгэлж байна. Дүүргийн эмнэлгүүд энэхүү маскыг хяналтандаа байгаа жирэмсэн эхчүүдэд үн төлбөргүйгээр тарааж өгөх юм байна. Тэгэхээр яг энэ утааны үе амьсгалын замын яг халдварын идэвхжил ихсдэг энэ улиралд бас амны алт төгсөнд баярлалаа. Ажилчдынхаа өмнөөс бас үйлчлэгчдийнхээ өмнөөс талархаж байгаа илэрхийлье. Монголдо үйлдвэрлэсэн юм сайхан агаар шүүдэг маск өгч аваад маш их баярлж байна. Тэгээ эмэгтэйд одоо хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө юм сайхан хүмүүнлэгийн үйлс хийж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Зун цагт утааны тухай мартаж өвлийн улиралд утааны тухай амуралдаж ярьсаар байгаа хэдий ч дөрвтэй арга хэмжээ авч чадахгүй утаа улам л нэмэгцээр байгаад харамсаж байгаагаа илэрхийлэх олон иргэд байсан юм а. Ийхүү үндэсний эрүүл мэнд хүмүүнлэгийн нийгэмлэгээс нийслэлийн 5 дүүргийн жирэмсэн эхчүүдэд утааг 95% шүүгч маск бэлгэлэх сайн үйлсийн аян амжилттай боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.